За сайн байцгаана уу, намайг Солонгоо гэдэг. Би Эрдэнэс Монгол компанид тушаал шийдвэрийн хэрэгжилт тайлагнал хариуцсан мэргэжлээр ажилладаг. 2023 онд анх сонгон шалгаруулалт зарлагдах үед сонгон шалгаруулалтаар ажилд орж ирсэн байгаа. Эрдэнэс Монгол компани маань Монгол улсын урт хугацааны бодлого, засгийн газрын шийдвэр хэрэгжилтүүдийг хангах хүрээнд нэгдлийн 31 охин 30 гаруй компанийг нэгтгэж нэгдсэн бодлого чиглэлээр хангах хүрээнд тушаал шийдвэрүүдийг илүү бодиттой болгох бодлого шийдвэрүүд ихэнх нь гарчаад хэрэгжихгүй өвхмөл хэлбэрээр үлдчихдэг. Тэгэхээр тийм байдлыг хаалгах зорилготой тушаал шийдвэрүүд тэр хэрэгжилт тавиад төлөвлөгөө гаргаад биелүүлээд явахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна. За манай хамт олонны хувьд гэх юм бол ихэнх нь залуу хамт олноос бүрдсэн байдаг. Тийм учраас илүү нээлттэй, чөлөөтэй, хурдан ойлголцоход аюу амар, хандлага бол аюу эерэг хандлагатай. Тийм учраас ажлыг түргэн шуурхаа ингээд явуулахад аюу төхөн болдог. Эрдэнэс Монгол компани бол өнгөрсөн жил үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлуулсан байгаа. Ингэснээр Эрдэнэс Монгол компани нийгмийн орчин хуульчлагдсанаар бол илүү оновчтой тодорхой яг юу хийх нь ойлгомжтой болсон. За жишээ нь үндэсний баялагын сангаар бол нэгдлийн хэмжээнд орлогыг төвлөрүүлээд хүмүүсийн хамгийн сайн мэдхээр бол залуу гэр бүл залуусыг илүү дэмжих чиглэлээр ипотекийн 6%-ийг санхүүжүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр бол маш олон залуучуудад тус дэм болж байгаа гэж үзэж байгаа.